Чехэд сурах сонирхолтой хүмүүст хэрэг болох үз мэдээлэл хүргье. Чехэд богино хугацаагаар сурах сонирхолтой хүмүүст зориулсан 2 янзын тэтгэлэг дүнгийн сайхан зарлагдсан байгаа. За энэний талаарх мэдээлэл бол Монголын боловсролын яамны вебсайт дээр гарсан байж байгаа. За дээрэс нь Монгол дахь Чехийн элчин сайдын яамны вебсайт дээр ч гэсэн байгаа. Яг үндсэн мэдээлэл нь болохоор Чехийн боловсрол залуучууд спортын яамны вебсайт дээр англи болон чех хэл дээр гарсан байна. Тэгэхээр яг Чехэд богино хугацаагаар ирж сурах сонирхолтой хүмүүс энэ хүү тэтгэлгийг судалж үзэхдээ саяхан хэлсэн сайтууд руу аль нь руу ороод мэдээллийг наривчлан уншихыг юуны түрүүнд зөвлөе. Яа тэгэхээр яг Чехийн боловсролын яамны вебсайт дээр гарсан мэдээллийн зарим нэг зүйлс нь Монголын сайтн дээр байхгүй. Монголынх болохоор яг нөгөө энэ тэтгэлгийг Монголда хариуцж ажиллаж байгаа гэдэг үүднээсээ өөрсдийн бас зарим нэг шалгууруудыг тавьсан байгаа. Тэр нь бол мэдээж Чехийн боловсролын яамны сайтн дээр байхгүй. Тэгэхээр аль алиг нь маш сайн унших хэрэгтэй шүү. За тэгээд ерөнхийдөө ямар хуу тэтгэлгүүд байх юм, ямар хүмүүс хамрагдаж болох юм гэдэг талаар мэдээллээ. За эхнийх нь болохоор богино хугацааны буюу 2-оос 10 сарын хугацаанд Чехэд суралцах сонирхолтой хүмүүст зориулсан. Боловсрол шинжлэх ухаан залуучуудын салбарт хамтран ажиллах тухай 2 улсын засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд бүгд найрамдах Чех улсын ихтэй сургуульд 1-2 улирал буюу 2-оос 10 сар богино хугацааны сургалтын тэтгэлэг зарлагдсан байна. Чехийн засгийн газрын одоо нөгөө нэг бүтэн хугацаагаар сурдаг тэтгэлэг бол сүүлийн хэдэн жил Монголд олгогдоогүй. Одоо эх жилээс олгогдох хэсэг нь тодорхойгүй байгаа. Харин энэ богино хугацаагаар сурах тэтгэлэг бол яг энэ жил зарлагдсан байгаа. Энд нь яг манай боловсролын яамнаас Монгол сонирхогчдод тавьж байгаа шаардлага нь юу вэ гэхээр Монгол улсын магадлан идэвхжлэгцэн ихтэй сургуульд 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн. За магистрант сургалтанд тэтгэлгээр сурахаар сонирхож байгаа бол бакалаврын зэрэгтэй 3-аас дээш голчтой бакалавраа дүргсэн 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай 35 хүртэлх насны иргэн. За хэрвээ докторийн сургалт сонирхож байгаа бол магистрийн зэрэгтэй 3-аас дээш голч дүнтэй 2-оос доошгүй жил ажилласан 45 хүртэлх насны иргэн. За тэгээ өөр улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой гэсэн нэмэлт шаардлага тавьсан байна. Бүгд найрамдах Чех улсын ихтэй сургуулиас элсэлтийн урьдлага, багшийн урьдлага зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалтай бол давуу тал болно гэж. За тэгэхээр энийг авахд бол тийм хүндрэлтэй зүйл байхгүй. Яг тэгэхээр одоо бол яг Чехийн ихтэй сургуулиудын элсэлтийн бүртгэл эхэлсэн байгаа. За тийм бүртгэл нь бол бүгд онлайнаар явдаг. Тэгээ хэрвээ та өөрөө хаана сурахаа аль хэдийн мэдсэн байгаа бол тухайн сургуулийнхаа вебсайт руу ороод онлайнаар аппликейшн бөглөөд за тэгээд зөвшөөрөгдсөн гэдэг хариугаа авангуудаа энэ өргөдөлтөд хавсаргаж болох нэ. Гэхдээ аль болох хурдан тэр процессоо эхлүүлэхгүй болвол яг энэ тэтгэлгийн бичиг баримт хүлээж авах хугацаанд болохоор 2 сарын 24-ний хүртэлх гэсэн ба. За тэгээ энэ тэтгэлгийг авснаар одоо танд ямар ашигтай вэ гэхээр сургалтын төлбөр төлөх шаардлагагүй. За Чехэд бол улсын их сургуульд чех хэл дээр сурахад угаасаа үн төлбөргүй байдаг. Харин англи хэл дээр сурахад бол төлбөр шаардлагатай. Тэгэхээр та хэрвээ англиар сурах гэж бодож байгаа бол угаасаа нөгөө 2-оос 10 сар сурах гэж байгаа хүн чинь чех хэл сураал байна гэж байхгүй шүү дээ. Барагтаа бол тэгэхээр англи хэл дээр сурах гэж байгаа бол төлбөргүй сурах боломжтой байна. За дээрээс нь сар бүр амжиргааны зардал болох юм байна. Хэрвээ бакалаврын оюутан байх юм бол 9,000 крон, магистр докторийн оюутан бол 9,500 крон гэсэн байна. За энэ мөнгөөр ер нь сараа даах боломжтой юу гэвэл ер нь боломжтой. Гэхдээ үргэлжлэн хүнд бол боломжгүй. Энэ мөнгөний чи бараг тал нь байранд яв. За тэгээд дотор байрыг өөрөө хариуцна гэсэн байна. Тэгэхээр угаасаа нөгөө их сургуулиуд өөрсдөн гэсэн дотор байртай дотор байр нь ерөнхийдөө хүртээмж дажгүй хангалттай гэж болно. Тэгээ үүний хувьд бол яг сая хэлсэн 9,000 ч ер нь тал нь дотор байранд бол явна. Доор хаяж 3,000 явна. Гэхдээ байрны үнэнүүд бол сүүлийн 2 жил айгүй их нэмэгдсэн. Тэгэл ер нь 4,000 5,000-ыг төлнө гэсэн үг. За тэгээд цахим системд байршуулах бичиг баримтыг энэ бичсэн байгаа. Өргөдлийн маягтыг нь энд холбоосоор нь татаж авах хэрэгтэй билээ. Одоо энэ боловсролын яамны болон одоо энэ Чехийн болон Монголын боловсролын яамны сайтн дээр өргөдлийн маягтлыг татаж аваад бүглэнэ. За боловсролын гэрчлэгээ, дүнгийн жагсаалт, суралцах төлөвлөгөөгөө англи эсвэл чех хэлээр 200 үгээс доошгүй үгээр бичих ёстой. Энэ болохоор 30 хүртэлх хоногийн сургалтанд хамрагдах иргэдэд тавигдж байгаа шаардлага шүү.
Тэгэхээр энэ сургалтцах төлөвлөгөө гэдэг дээр одоо нөгөө англиар болохоор нөгөө motivation letter ч юм уу тиймэрхүү эсвэл cover letter ямар хөө форматтай гэдэг юм тэрийг харж аваад биччихэд ерөнхийдөө боломж юм байна. Эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх гэж байгаа бол богино хэдхэн хоногийн 3-4 7 хоногийн хугацаатаар ирж хийх гэж бол мэдээж тухайн ажлынхаа талаар дэлгэрэнгүй бичих ёстой. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтаа бас оруулах ёстой байна. За тэгээ гадаад паспорт, иргэний үнэмлэх, англи эсвэл чех хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотлогоо гэсэн байна. За энэ нь болохоор ямар нэгэн хэлний курсын сертификат байж болно. IBT, TOEFL, IELTS-ийн оноо байж болно. Тэгээд цагдаагийн тодорхойлолт. 30-аас дээш хоног суралцах иргэд болохоор за өргөдлийн маягтыг бүгэлж өгөх юм байна. Боловсролын гэрчлэгээ, дүнгийн жагсаалт, суралцах төлөвлөгөө сая хэлсэн. Ерөнхийдөө бол эссе бичнэ гэсэн үг. Энийг бичгээс өмнө бас нэг юм зөвлөд хэлэхэд өөрийнхөө сонирхож байгаа сургуулийг олоод яг сонирхож байгаа хөтөлбөрөөр чи ямар хөтөлбөр санал болгодгийг давуу тал нь юу юм гэдгийг мэдчихээ тэр талаараа бичих юм бол энэ хүн үнэхээр судалгаа хийсэн, үнэхээр явах хүсэлтэй он байх шүү гэдгийг чинь илэрхийлэх болохоор яг энэ хэсэг айгуу сайн бичих хэрэгтэй. Судалгаагаа сайн хийж байгаа бичих хэрэгтэй. За тэгээд тодорхойлох загтал буюу reference letter-ыг нэг багшаас ажлын газрынхаа нэг хүнээс авах хэрэгтэй гэсэн байна. За гадаад паспорт, иргэний үнэмлэх, за тэгээд хэлний түвшинг ботлох, нотлогоо, цагдаагийн бичиг. За тэгээ эрдэм шинжилгээний ажилтнанд тавигдах шаардлага нь ерөнхийдөө төстэй. Бүртгэл нь болохоор 4 дурдсан. 2 дугаар сарын 24-ний дотор боловсрал шинжилгээ ухааны яамны гадаад харилцаа хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ гэсэн байна. Тэгээд энэ дээр бас доор нь бичсэн мэдээллийг хүмүүс анзаарахгүй байх шиг үлээ бүтгэн бичсэн болохоор ч тэгсэн юм уу. Энэ зар гарснаас хойш надаас бас 1-2 хүн юм асуусан л да. Энэ хөтөлбөртэй холбоотой ямарваа нэгэн ойлгомжгүй зүйл байх юм бол энэ боловсролын яамны гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын энэ утас руу холбогдоод санаа зовлтгүй ерөөсөө асуух хэрэгтэй. Тэр хүмүүс чинь биднэрт үйлчлэгээ үзүүлэх гээд байж байгаа хүмүүс. Тэгэхээр 70 12 09 39 гэсэн дугаар руу утастад асуух хэрэгтэй. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Чехийн боловсролын яамны сайтаас болон Чехийн их дээд сургуулиудын талаарх мэдээллийг энэ харагдаж байгаа 2 сайт руу ороод үзэх боломжтой. Study.NC.CZ гэдэг. Эднэр дээр болохоор ерөөсөө Чехийн их дээд сургуулиудын хөтөлбөрүүд, ямар сургуулиуд байдаг гэд бүх мэдээлэл нь байж байгаа. Тэгэхээр ялцчгүй анкет бүглэхэд ялцчгүй та тэр ямар сургуулийг сонирхож байгаа, ямар хөтөлбөрийг сонирхож байгаа гэдгийг мэдсэн байх ёстой. Ер нь аль сургууль нь илүү зүгээрээ гэдэг талаар сайн мэдэхгүй байгаа бол манай Чехэд суралцагч оюутан залуучуудын холбооны цахим хуудасаар холбогдох боломжтой. Бас YouTube сувгаас нь бэлтгэсэн видеонуудыг үзээрэй. За дараагийн тэтгэлэг болохоор Словен судлалын зуны тэтгэлэг гэсэн байна. За энэ бол угаасаа жил болгон зарлагддаг. Яг үдээд зарлагдаад тэгээд зуны 7, 8, 9 сард ирж яг нөгөө словен хэл сурдаг гэх юм уу. Ер нь бол үргэлжлэх хугацаанд богино л да ерөнхийдөө 1 сар орчим л үргэлжилдэг. Гол нь яг нөгөө энэ слав соёл хэлийг сонирхдаг хүмүүс энд оролцоод Чехэд ирэнгүүтээ за энэ Чех улс чи ямар шуын хэл соёл нь ямар хүн гэдэгтээ танилцах зорилттой ийм хөтөлбөр байхгүй. Энэ тэтгэлэгт нь юу багтсан байдаг вэ гэхээр тухайн сургалтын төлбөр, дотуур байр, хоолтойгоо бүр өглөө өдөр хорин хоолтойгоо. Тэгээд энэ сургалтын үеэр одоо нөгөө ийш тийш аялалт явуулдаг өдрийн ч юм уу. Тийм аяллуудын зардал нь багтана. Энд бол ер нь аль болох ороод үзчихийг л хичээх хэрэгтэй. Энэ бол зүгээр зуны амралт айгуу гоё өнгөрүүлэх боломж. Бид нарын сурж исэн хэлний бэлтгэл дээр яг энэ зуны сургалтынхаа ирдэг байхгүй юу? Угаасаа 2-3 хан хэлний бэлтгэл дээр л очтгийн. Тэрний нэг нь манай хэлний бэлтгэл байсан. Тэгээ нөгөө орноос баахан хүмүүс ирчээл Чех хэлний хичээл орох нь орно. Гэхдээ тэр нь үдээс өмнөдөө ороод тэгэл үдээс хойш сайхан ингээл ийш тийш аялал цаанаас нь бас үнгүү аялал зохиож өгнө. Бусад үед нь бол өөрөө чөлөөтэй ингээд ийш тийш аялна. Их гоё. За тэтгэлэгт багтахгүй зүйл гэх юм бол мэдээж нөгөө ирж очих зардал, виз олголттой холбоотой зардлууд, даатгалын зардал гэсэн ба. Эрүүл мэндийн даатгалал өөрөө хэлэх юм байна. Тавигдах шаардлага нь Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан 18-аас дээш настай Монгол улсын иргэн. За тэгээд Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй байх. Ерөнхий суурь хөтөлбөрөөр Чех хэлийг судалсан байх, эсвэл Чех хэлний тодорхой мэдлэгтэй, хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх гэсэн байна. За тэгээд бүрдүүлэх материал нь бол ингээд байж байгаа. Бас зарлал нь түрүү хэлсэнчлэн Чехийн боловсролын яамны сайтн дээр ч гэсэн байгаа. Ороод үзээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл байж болно. Тэг би нөгөө энийг яг
бэлтгэхээс өмнө анзаарсан. Чехийн боловсролын яамны вебсайтн дээр байгаа зарим айгүй чухал мэдээлэл нь Монголынх дээр байхгүй байгаа. Тэгэхээр заавалчгүй аль алиг нь унших шаардлагатай шүү. За тэгээд төгсгөлтөн зүгээр нэг жоохон хатуухан үг гэх юм уу хэлчихэд яг ингээд зар хараад холбоосууд нь юу байна гэдэг рүү н ороод ухаж үзээд ингээд гадаад дотоод аль аль мэдээллийг нь уншаад харьцуулаад ойлгож чадахгүй болвол та угаасаа тэтгэлэгт тэнцэхгүй гэсэн үг. Үнээр заалгаад ирсэн хойноо та тухайн хөтөлбөрийнхаа хүрээнд юм сурч чадахгүй гэсэн үг. Яагаад гэхээр гадагшаач өнөө дотооддоо ч өнөө сурахад угаасаа хүн бие дааж юм хийх чадвар маш их шаарддаг те. Ялангуяа гадагшаа яваад танихгүй газар очсон тохиолдолд өөрөө бие даагаад юм сурч интернетээс юм олж уншиж ойлгож чадахгүй бол тэр чинь угаасаа бүтэхгүй л гэсэн үг. Яагаад энийг би хэлж байна гэхээр за энэ түрүү чинь нөгөө богино хугацааны сургалтын тэтгэлэг үүсэн те. Эний зар icon CGM дээр гарсан байсан. Тэгээд icon CGM Facebook хуудас дээр бас шеэрлсэн байсан. Тэнгүүд тийшээгээ нь ороод мэдээллийг нь уншилгүй зүгээр гарчгийг хараад мэдээлэл авъя гэж баахан хүмүүс бичсэн байсан. Тийм хүмүүс угаасаа дэлгээр явж чадахгүй явсан ирээд сурч чадахгүй гэсэн үг. Тэгээд өөртөөсөө мэрэлт гаргаарай, жоохон бие дайчлаарай, тийм гоё боломжийг бити алдаарай. За ингээд Санус подкастын маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Тэгээ бид хоёртай хамт байсан бүх сонсогч нартаа дахин баярлалаа. Миний уншсан видео ер нь жоохон тийм хүмүүжил боловсролын тал дээр нэг жоохон загинцсан чишээ тийм хоёр видео болчихлоо. Хатуухан хэлээл явчлаа штэ өөрөө. Би нэг сонин загнуулж байгаа өвчгөл чимээгөө суулаа. За тэгээ хүн хэлэхээс наашгүй гэдэг юм чи тээ. Тийм үнэн. Ялангуяа яг иймэрхүү нөгөө тэтгэлэг ийм сайхан мэдээнүүд дээр дандаа доотлолт мэдээлэл авъя гэж орж ирдэг те. Тэгэхээр яг энэ холбоосууд дээр нь дарж үзэх. Үнэхээр сонирхож байгаа бол цааш нь ингээд гүйлгээд өөртөө харах холбогдох хуудасны дугаар нь байгаа бол тийшээ залгаж асуух те. Тхийн оронд ийм мэдээний сайтууд дээр ч юм уу тэрийг шеэрлсэн хүний доор мэдээлэл авъя гэж бичих бол өөрөө бас сонин үзэгдэл. Тэгээ гол нь тийм байдлыг чинь нөгөө нэг зарим муу санаатай хүмүүс ашигладаг байхгүй юу. Тэгээд хүмүүсийг холигддаг байхгүй. Тэгэхээр өөртөө тийм холигдуулах юмаа бити хийгээрэй л гэдэг утгаараа сануулж байгаа шүү.